Задгаа талбай дээр тоглох тэгээд одоо битүү орчин тоглохын ялгаа бас их байна. Ер нь тоглолтод хэр нөлөөлж байна? Миний хувьд бол айгүй их нөлөөлж байгаа болол гэж харж байгаа. Яг л задгаа талбайд арай ингээд одоо юу гэдэг чимээ шуугаан гэх юм уу те. Одоо ингээд тэр тоглолтод орж байгаа бөмбөгний тарахаас одоо тэр нэг надад л ингээд амар шал өөр санагдаад байгаа. Манайх тэнд очиод ер нь бас жоохон тоглолтод манай тоглолтод бас талбай орчин ер нь амар нөлөөлж байгаа л гэж бодож байгаа. Гэтэ яг шалтгаан бол биш. Тэгээд ямар ч энэ дасаад үлдсэн тэнцээд бол хоёр тоглолтыг яаж хийж байгаа тайтайхан иргэдэнтэй дуусгахыг л зорж байна. Заавал чинь одоо сайн танина. Тэр мэднэ. Ерөнхийдөө Монголын хөлбөмбөгийн холбооны лигийн одоо анх дугаар тэмцээнд одоо Цэлэнгийн багаас орж тоглож ирсэн одоо манай шилдэг тоглогчдын нэг бас үнсэн шгшээ яваад хүртэл одоо тоглож ирсэн юм тамирчин. Тоглолтын 36 дахь минутанд Инзарогийн орхон голын зайнаас хүчтэй зөгч тоглолтын тооны явцааг 3-1 болгож байна. Одоо өөч нь бас спорт юм аа. Тэр аавч нь ингээд одоо ундаг тоглогч өөрөө ингээд гэр бүлэрээ те ингээд хөлбөмбөгийн гэр бүл